Guys би ирэх нэлээ. Тэгээд одоо зүгээр ингээд бараг өдөр болгон бараг влог оруулах гэдэг юм хаашаа. Тэгээд өдөр тутмаа ингээд бичээл зүгээр та хэд миний үзэгч болол. Тэгээд одоо юу хийж байгаа вэ гэхлээр би одоо хөргөчөө янзлна. Хөргөчөө яагаад янзлж байгаа вэ гэхлээр ерөндөө л амар самбар хүн заяа. Тэгээд би ингээд надад мах хэрэг хүлцэн гэдгийг би бас мэдмээр байгаа хгүй юу. Тэгээд махнуудаа нэг хэсэгт нь хийгээд, ногоонуудаа нэг хэсэгт нь хийгээд, тэгээд үлдсэнийг нэг хэсэгт нь хийгээд яг тэгж янзлая гэж би бодож байгаа. Ер нь л хамгийн дотлолт махаа хийж бодож байна. Yes, юугаач хэрэг гарсан. Яа. Харагвэн ингээд 6 ширхээр авчдаг ахгүй юу. Тэгээд тэрийг ингээд 10 хоногийн хугацаатай байдаг хаа. Тэгээд хугацааг дуусгаас өмнө идэж амждаггүй болохоор тэгээд хайр мөнгө гэж төлөвчөнд дэжтэй. Тэгээд дараа нь зарим мөнгө идмэрс нэгтэр бол төлөвчнөөс гаргаж ирээд энийг хусаад иддэг яг зарим шиг. Тэгэхээрээж мах байна. Энэ нэг ширхэг л байна. Бүр нэг аим мөнгө болсон байх үед авсахгүй юм. Хаах мөнгөгүй тэгээд ингээд дахиад нэг зээж хамгийн том ах штэ. Тэгээд энийг авчихсан. Энэ нь бол одооноос ер нь дахиад нэг зээж махаар л ер нь байнг хоол хийж идэг. Тэндээс энэ бас хугацаа дуусгаад биш муудах гэдээсэн болохоор хөлтөвчөнд байсан. Тэгээд жимснүүд гарч ирж байна. Хөлтөөсөн жимс. Энэ бараг миний хөрчөнд 3 жил хийж байгаа хаа. Энийг бараг 3 жил гэдэг би энэ гэртээ амьдраад 1 жил болж байгаа шүү дээ. За ер нь бол жил байсан жимс заяа. Тэгээд юм ханы стейк юм уу энэ юу гэх юм бэ? Ханы юм байна. Энийг илэг байна. Би энийг яагаад дуудалж амтлаагүй вэ? Тэгээд дахиад нэг хоёр. Итос нь дог гарч ирсэн. Надад дог байхад нь би дахиад захиалаад авсан юм биш үү? Энэ мах дахиад гарч ирсэн. Бүхий мах татсан. Мах юм л жохолцсон байна. Би нэг өөрөө чидэг үзээв. Манай хүн ирээд тэгээд нэг шаарч ирсэн. Би бүр эндээс амсаачгүй. За хотлаа ирсэн аа чинь ер нь л амссан. Гэтэ идээгүй би. Зүгээр ингэ амдаа хийчих би буцаагаад хайцсан. Яа би муухай хоол хайж байгаа юм шиг муухай санагдчих ба. Зүгээр үнэхээр ингэ амар идэх тэнхээгүй байсан болохоор би идэхгүй ингэ амнасаа буцаагаад авсан шүү. Бейкон. Нэг хэсэг бейкон амар дуртай болоод шарж идэж байгаа. Тэгээд дуртайхаа болтлоор тэгэл ингээ хавталцсан байна. Энэ борг 3-4 сар болчих واخ. Мампуу гарч ирсэн. Хөлтөөс мампуу. Тэгэхээр би хөлтөөс мампуу 2 шиг хөлтөөс мампуу. Нэг шиг хуушуур гарч ирсэн. Энэхтэй бүр юу вэ? Энэ хөргөчн өдөө. Жоохон юмуд ингэ өгөх юм байна. За ногоонуудаа тэгээд энэ дог мод хөлтөөс нь луун байна. Энэ ч би зүгээр энгийн дарагддаг луунгаас илүү хямдхан гэж боддоо та нар итгэж байна уу? Зүгээр ялгаагүй луунгаас илүү хямдхан. Чинжүү байна. Энэ бол хөлтөөч нь бас нэг 3-4 сар болсон. За ер нь бол нэг 4 хоног бол хоол хийгээд идчихэр хэмжээний бол хүмүүс бол байгаа юм байна. 4-7 хоног. Тэгээд бантангийн гурлууд байна. Хөлтөөсөн санс байна. Дэвиш шиг байна. Ингээд амар амархан цэгцлэгдчихлээ шүү дээ. Амар удах юм болсон. Тэгээ ийм жимслүүдийг хаяхгүй бол одоо бүр өөхөх хаа энийг идэх юм бол. Гэтэ хөлдөөгч нь байсан болохоор гайгуулах л та. Гэтэл саяныхаа ер нь бол би аваагүй байхгүй юу? Би аваагүй хүн надад өгсөн байхгүй юу? Тэгээ хүн надад өгсөн болохоор би яагаад ч юм ингээ хүний өгсөн ямиг ингээ иддэггүй. Яг өмнө нь ингээ хүн тэрийгээ идж агаад тэгээд ингээд явах болоод ч юм уу тэгээ ингээд надад үлдээж өгсөн байхгүй тийм болохоор би идээгүй. Ямар ч тач ажилдаа явахаас өмнө гэрээр нь бас жоохон тэгтлэх юм байна. Тэгтлэн ч гэжтэй энэ аягыг уугаагаал тэгэл ер нь болоод уу. Хөргөчийг харах юм бол хөргөчөнд янзлах юм ер нь их байхгүй байна. Энийг харах юм байна. Хугацаанд тэгээд 11 хоног нэг хоног. Уг нь ажиллаж хахад надад өгсөн юм л та тэгэл.
За баярлалаа. Үгүй хүний өгсөн юмыг ингээд үгүй би авахгүй би идэхгүй гэж хэлэх нь амар бүдүүлэгчтэй. Тийм болохоор би зүгээр за гээл тэгэл авцсан. Хоосон байгаа ч гэсэн эндээс ингээд юм гаргаж ирж идээд ивэл яах вэ би эндээс. Хоол хийж идээд болоход амьдраад ивэл яах вэ? Одоо ингээд ямар хоол хийж идэх вэ гэдэг ингээд бодоолаа. Тэгээд бодсны эцэс карри хийж идэхээр шидлээ. Карригийн бүх хүнсэнд байгаа даа штэ. Төмөс бол нэг хайрцаг төмөсөө заяа. Одоо ер нь л нэг цаг хайрцаг авсан юм. Тэгээд одоо эзээр хагаад одоо тал үлдсэн юм шиг байна. Эсвэл 3-1 ч юм үлдсэн байна. Тэгээд луун байгаа. Тэгээд дахин юм хагаа. Тэгээд каррины амтлагч байгаа болохоор карри хийж идэх. Би ихтэй карри нэг амар дуртай биш. Монгол дахтаа айгу дуртай байсан ч гэсэн тэгээд энд ирээд ингээд би изакайд ажилладаг байсан шүү дээ. Изакайд ажиллахад ингээд захирал карри ингээд амар хийгээдсэн байхгүй юу? Тэгээд ингээд нэг карри хийхээр тэрийг ингээд 2 өдөр дараалж иддэг заа юу. Тэгээд тэрнээсээ болоод ч юм уу ингээд уйдцсан гэж хэлэх нь зөв. Мэдгүй ингээд пологдцсан гэх юм уу. Тэгээд одоо ямар ч тач эхлээд будаа агшаа юм. Ер нь л будаа ихийг агшаач гэж бодож ин дөө. Тэгээд маргааш ч гэсэн үлцнийг нь махта ураад ч юм уу, таны махта ураад ч юм уу идэх боломжтой болохоор. Гэтэ карыг гойны махаар хийх юм болов брестер хийж болох юм болов? Брестер хийх юм бол надад ер нь л илүү ашигтай л байна. Хоол бага идэн локин байдаг юм шүү дээ тийм юм чинь нэр. Гэртээ зүгээр ингээд ер нь бас ингээд гэртээ байгаад уйдаад байгаа болохоор л хоол хийж идээд байгаа байх. Өөр хийх юм байхгүй болохоор гэж би бол харж байна. Өөр давхар ажил хийх санаатай байгаа. Тэгээ ер нь л анханасаа би давхар ажил хийх гээд нэг газар буудлын цэвэрлэгчээр ингээд хүсэлтэд явуулаа. Тэгээд намайг ингээд ирээрээ гэд хэлсэн байсан байхгүй. Тэгээд тэгэн гот би очоогүй юм дэ. Тэгээ очоогүй дээрээ би тэгээ зүгээр ингээд булзааруулсан заяа. Би ингээд туршлагагүй болохоор намайг авахгүй байх гэж бодоод тэгээ би оцсон бай гэдгсэн чинь туршлага байхгүй байсан ч гэсэн хамаагүй. Тэгээ ер нь л хэрэгтэй үедээ чамд дуудъя гэж надад хэлсэн дээ. Гэхдээ намайг дуудахгүй байна. Дуудахгүй нэг 3 хонолоо. Тийм болохоор өөр нэг давхар ажил олж хийх хэрэгтэй гэж бодчихъя. Бидэнд хэрэгтэй зүйл бол маш энгийн заяа. Сонгон, төмөс, лууван тэгээ дахин юм бах. Тэгээ карын амтлагч тэгэл болоо. Гэтэ надаа сонгон байхгүй заяа. Сонгон байхгүй учраас би тэрний оронд сармис ашиглана. Ингээ сонгон аван заяа. Сонгон авангуудаа тэгээ тэрийгээрээ нэг 10 хоног л хоол хийж иддэг заяа. Тэгээд сонгон маань буудасч. Тийм болохоор би зүгээр сонгон аваагүй. Үнэндээ мөнгөнч байгаагүй. Chicken breast ашиглаж болох юм. Энэ байгаа chicken breast ашиглаад тэг хийчихье гэж бодлоо. Chicken breast гэдэг нь таны тээж махыг гэж байна. Тэгэл ганцхан шиг л өгөх юм. 2 төмс ашиглана. 2 биш бараг махандаа таруулна хэмэл 3-ыг ашиглах юм шүү. Би угаасаа төмсөнд амар дуртай байхгүй. Яа на миний төмс бүр дуусч байгаа юм биш. Үндэ ийм жижигхэн л байсан юм биш. 2 төмс хийхэд болох гэсэн юм шүү. Өнгөрсөн. Тэгээ дөрвөлжин ирчих хэвээр. Таны маха яаж дөрвөлж ирчих вэ? Яа на энэ таны маха амар бага юм байна. Төмс нь ихтчих юм байл та. Энэ над маш их хайрсан байхгүй юу? Би хайрын санагдаад энэ хоолнд ашигласаар байгаа. Хэрэг сармис. Сөргөн ах юм чинь нэлээд юм чинь байна чинь. Бүр яачгүй багтаа мэн жоохон би бүр 2-3 өдрийн хоол хийчихлээ бодлоо. Түүний бодоод яаж ийм хайрны бичлэг үзчихэв. Юм бэ? Нас буруу байсан юм. Эхлээд махаа шараад тэгээд араас нь төмс лонгаа хийгээд тэгээд соусаа хийгээд усаа хийх хэрэгтэй байсан юм. Өөний хараа соус нь бүр ийм биш. Тэр чинь би усыг хэрэггүй байсан юм биш. Зүгээр будаан дээр хийгээл идчихдэг юм биш. За усын ширгээснийхээ араас энийг хийгээл. Энэ бүр зүгээр л будаан дээр хийж идэх хэрэгтэй байсан юм байна. Дотроо бүр луун муун тэгэл яг уу. За дөрсэй. Бэлэн болсон. Таdaa! Ваа! 맛있게 잘 먹겠습니다. амтрахаа ирднэ. Биш ээ. Монголоор юу гэдэг лээ? Сайхан боллоо. Сайхан боллоо.
Усан арай бага юм шиг санагдлаа. Дээр нь зурд аас цацж идэв. Дахиад ажилтаа явахгүй. Нүрэ бодох гээд бэлдэж байна. Тэгээ энэ баг подкаст болоод байгаа мó хаашаа нүрний хам нүрэ бодох юмд ингэж олон юм яриад байдаг. За тэгээ өнөөдрийн ярих сэдэв маань болохоор ингэж ургуулсан бодох заяа. Overthink хэтрүүлэн бодох хийн талаар би гэж шийдлээ. Тэгээд эхлээд overthink гэдгийн definition-ийг би танарт хэлье заяа. Ингээд overthink гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэдгийг танарт эхлээд тайлбарлаж хэлье. Overthink гэдэг нь болохоор нэг асуудал гарч ирлээ. Тэр асуудлын хандлаар шийдэх бус тэр асуудлаа ингээд дахин эргэцүүлж ингээд бодохыг ер нь бол overthink гэдэг байгаа байхгүй юу? Хэтрүүлэн бодох. Зүгээр бодох чинь зүгээр л ингээд за гээд ийм юм болсон байх нь тэгсэн байх нь гэж бодож өнгөрөх штеп. Overthink болохоор нэг асуудлын хандлаар шийдэх гээд гаргалгуудыг ингээд олон талаас нь хайгаад ингээд шийдэл хайгаад ингээд бодоод ахыг overthink гэдэг байгаа штеп. Хүмүүс ингээд яагаад overthink хийгээд идэм бэ гэхлээр өмнө нь өнгөрсөнд болж исэн шарах бодно тэгээд ингээд ирээдүгээ хит хянах төгс байхыг хүсэх ирмэлцэл бусдаа өөрийгөө харьцуулах тэгээ бас дээрээс нь татгал загтахаас ингээд айснаас болоод хүмүүс ингээд overthink хийдэг байна. Ер нь хэтрүүлэн боддгоос болоод нойргууд нь шийдэл гаргаж чадхаа болно. Маш их стресстэй. Тэгэл ер нь л ургуулсан бодох төсөөлөн бодох чи ер нь маш аимшигтай зүйл шүү дээ. Ингээд жишээ заяа. Одоо миний жишээнүүдийг ярил л та. Ингээд ургуулсан боддог миний жишээнүүд. Миний ургуулсан боддог жишээ гэх юм бол тэр хүн надаа ингээд сайн гэж бодоод доктороор ингээд үйлдэл хийчээд тэгээ араас нь холбоо барахгүй байна. Яг энэ хүн холбоо барахгүй байна. Надаа ингээд айгүй сайн хандаад ер нь л надад хандтай байгаагүй лөө. Өөрөөхөнтэй болсон юм болов уу? Өмнөх хүнтэйгээ нийлсэн болов уу? Гэх мэтчлэн ингээд олон зүйлс ингээд бодогдсон заяа. Гэтэ тэр чинь угаасаа бодол юм чинь ямар ч шийдвэр гаргах боломжгүй шийдэгдэхгүй асуудал. Тэгээ бас дээрэс нь энэ тул миний story үзчихэд яагаад намайг ингээд DM бичсэн чинь хариу өгөөгүй юм бэ? Завгүй байсан болов уу? Ажилтаа байсан болов уу? 24 цаг хариу өгөхгүй байна гэхэр чинь 24 цаг уцаар орлохгүй гэж байхгүй сте. Яг юу гэсэн үг вэ гэл ингээл амар олон юм бодож байгаа штэ. Энэ бол ингээд overthink гэхгүй юу? Ингээд overthink ургуулсан бодгоо байх арга замыг зааж өгье заяа. Бодлоо биш үйлдэлээ хэмж сурах хэрэгтэй. Бодол чинь таамаг байна уу эсвэл бодит амьдрал байна уу гэдгийг ингээд ялгаж салгаж сурах хэрэгтэй. Амьдралд сайн ч зүйл тохиолдно, муу ч зүйл тохиолдно. Тийм болохоор энэ бүгдийг ингээд хянах боломжгүй гэдгийг чи ингээд өөрийнхөө тархиндаа суулгаад ойлгуулах хэрэгтэй. Ийм юм болчлаа ингэчлээ тэгчлээ. Би тэрийг ургуулсан бодоод яг яах юм бэ? Яагаад гэх юм бол энэ миний мэдлээс сэтэрсэн асуудал. Энэ минийх биш гэж зүгээр ингээд хаях хэрэгтэй. Гэтэ энэ үнэхээр хэцүүлтэй би ч гэсэн мэдэж байгаа. Би бас ингээд амар ургуулсан боддгоосоо болоод би ингээд амар нойргуудын хаажуугаар амар стресстэй төрлийн юм баггүй юу. Тэгээд ингэж их ингээд бодоод ах юм бол зүгээр ингээд амар их бодоол ингээд шийдэл нь олдохгүй шүү дээ. Ингэж бодохынхаа оронд зүгээр л дэвтэр дээр бичих нь юу нь л ингээд хамаагүй сайн тус болдог. Би бол дэвтэр дээр бичхээс илүү би бол утасны нүүд дээр биччихдэг байхгүй юу? Тэр маань ч гэсэн ингээд үр дүнтэй байдаг. Эсвэл би ингээд ярьдаг. Ярих юм бол зүгээр болчихдаг. Зүгээр болсон гэхээсээ илүү зүгээр ингээд гайгүй болдог гэх юм уу? Overthink гэдэг нь чи ингээд хитрхийх боддог гэсэн үг бол биш ахгүй юу? Тэр нь яг юу вэ гэхлээр тагч нь ингээд чамайг хамгаалахад хичээж байгаа ч гэсэн заримдаа тэр зүйл нь жоохон чамд ачаа болчихдог. Бүх бодол бол үнэн байдаггүй. Одоо байгаа мөчтөө одоогоороо яг одоо итгээд амьдрах нь ер нь бол хамгийн зөв сонголт гэж би бол уншсан заяа. Би өөрөө ч гэсэн одоо ингээд би танарт энэ зөв тэрэн зөв гэл саяны ингээд overthinking талаар ингээд ярьж өгч байгаа шүү дээ. Гэхдээ би ч гэсэн өөрөө энэ зүйлсийг ингээд хэрэгжүүлдэг хүн биш болохоор уучлаарай намайг. Бодолтой живдэг. Үнэн бодлоо нь мэддэхгүй баахан бодол бодцоод
тэрэндээ ингээ эргэлзээд ингэснүүд ихсэн үг гэл амирх боддог. Гэхдээ зарим зүйлтэй миний overthink бол үнэлээд л тав. Өөр нэг зүйлийн талаар бас ярих гэж бодсон юм байна. Одоо ингээд зарим хүмүүсийг хайр дурлалын талаар шүү за. Зарим хүмүүсийг ингээд марцсан ч гэсэн яагаад ингэ сэтгэлээс гардаггүй бэ гэдэг талаар ярих гэж би бодсон. Үннийг хэлэхэд бол би бол анхны хараа боддог. Үнэхээр зүгээр ингээл хаяал нэг ингэ бодогддаг заяа. Тэр үед ч гоё яасан шүү, энэ үед ч гоё яасан шүү. Гэт ер нь л амар их боддог байхгүй юу? Одоо л миний анхны хараа бол ихнэр хүүхэдтэй. Гэтэ тэгсэн ч гэсэн би зүгээр ингэ хаяа боддог заяа. Ингээд яагаад би тэр хүнийг ингээд мартчихсан? Ингээд одоо би тэр хүнд үнэхээр ингэ сайн биш. Тийм мөртлөөсөө би яагаад тэр хүнийг бодоод байдаг вэ гэдэг асуултыг би ингээд өөртөө нэлээд олон удаа ингээд тавьж үзсэн байхгүй юу. Тэгээ би хариултыг олсон. Хариулт нь яг юу байсан бэ гэхэлэр би тэр хүнд биш, би тэр хүнтэй өнгөрүүлсэн дурсамжиндаа хорогдоод байгаа байна гэдгийг би ойлгосон байхгүй юу. Тэр үед үнэхээр гоё байсан. Үнэхээр би ингээд амар аз жаргалтай байсан тэр хүнтэй байхдаа. Тийм болохоор би зүгээр тэр гоё байсан, инэмсэглэж исэн, амар аз жаргалтай байсан, хайрлагдсан мэдрэмжүүд тэрэндээ л зүгээр харагдаад байгаа. Тэр хүндээ огт хорогдсон юм байхгүй. Ер нь ингээд хүмүүс хэлдэг штэ анхны хайраа ингээд хаяа боддогоо. Эсвэл ингээд анхны хайртайгаа буцаж нийлэх юмсан гэдэгдэж штэ. Тэр чинь бол зүгээр л дурсамжиндаа хорогдож байгаа. Тухайн үед авч ирсэн мэдрэмжиндээ хорогдож байгаа гэсэн үг. Тэр хүн биш. Тэр хүн чинь одоо өөрчлөгдсөн, одоо март. Тухайн үеийн тэр хүнээс чинь одоогийн тэр хүн чинь ингээд шал өөр болсон. Яагаад вэ гэхээр ингээд нэг сар уулзахгүй байж байгаад уулзсан хүнтэйгээ ингээд дахиж уулзахад хүртэл ингээд амар өөрчлөгдсөн байдаг байхгүй юу хүмүүс. Энийг би ойлгосон байхгүй юу. Тэгээ тийм болохоор дахиж уулзлаач тэр мэдрэмж чинь дахиж ирэхгүй гэж би хувьдаа боддог. Тэр сайн зүйлс чинь дахиж гарч ирэхгүй яагаад гэх юм бол хоёулаа өөрчлөгдсөн. Тэгээ юу ч яриад байгаа. Би зүгээр л амар их ярмаар байна. Надад нэг ярианы сэдв өгөөч guys комментэнд дор. Би зүгээр яриад өгөх. Өөрөө ч ингээд мэдхгүй юмны талаар ингээд яриад байгаа болохоор сонирхол яг өөртөө ихтэй ярьж чадахгүй тэгээд өгнүүд маань ингээд хоорондоо эвлэрэхгүй байгаа. Болохоор би зүгээр саяны ярьсан сэдвүүдээ оруулахгүйгээс мэдгүй л юм. Тэгвэл бичиж байхдаа ингээд ярьж байгаа юмнуудаа сонсоод бодож байгаад ярьж байгаа штий. Тэгж яхад ингээд амар тэнийг санагддаг заяа. What the fuck юу яриад байгаа юм бэ гэж боддог заяа. Тэгээд ингээд яг эдитлээ сууштай. Тэр үедээ би ингээд амар дажгүй ярьсан байдаг заяа. Тэгэл оруулцдаг. Тэгээ саяны ярьснуудыг оруулахгүйгээс мэдгүй л. Тэр Obsession гэдэг киног үзсэн баггүй юу? Ингээд шуугаал хийсэн штий. Гэтэ би тэр ануурчийн бичлэгийг үзчихэд за ер нь иймэрхүү кино юм байна да гэдээ ойлгоцсон байсан байхгүй. Гэтэл ингээд хүмүүс бүр стил шуурсаар агуут нь би ингээд үзмээр санагтаад би үзсэн байхгүй юу? Хүмүүс амар ингээд аим шиг кино гэдээсэн заяа. Гэтэ надад тэгж аим шиг кино шиг санагдаагүй. Гол дүрийн эмэгтэй Ники яваа штий. Хальт ярих юм бол ингээд Barry гэж залуу байгаа. Тэгээд One Wish Willow гэдэг тийм хүслийн ийм хугалдаг юм байдаг байхгүй юу? Тим эмээг аваад Ники энэ хорвоо дэлхийн хинээс ч илүү намайг хайрласаа гэд хэлээ тугалцдаг байхгүй юу? Ники өгөн хөргөж өгсөн байсан чинь Ники гинт машин руу хурж ирээд ингээд хоёлаа цуг хоны маань яг сэргээд цуг хоноод тэг ингээд анхандаа амар хөрхөө ирэхчихсэн заяа. Зүгээр л ингээд яг энгийн тийм гэгээлэг гинэн хайраар үргэж жагаад тэгээ сүултээ Ники маань бүр ингээд амар хитрхи obsessed донтоод сүнс шүглцэн юм шиг заяа. Угаасаа л сүнс шүглчихсэн л байсан л ах л та. Ингээд гэр мөрийнээс нь ч гарахгүй ингээд хаалга малханд хүжил чи ингээд надаа хайргүй юм уу? Би чамд ингээд амар хайртай хаа чи яагаад намайг хайрлахгүй байгаа юм бэ? Чи ингээд намайг ойлгохгүй ингээд тэгж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг үзчихэд тэр Ники гэд гол дүрийн эмэгтэйгээс би өөрийгөө олж харсан заяа. Bear, I love you so much. I don't think I could live without you. I feel like you don't love me as much as I do. Like it's not mutual. No, I don't think so. Why can't you love me? Stop! Why don't you love me? Тэгвэл ингээд хүнээр хайрлуулмаар байгаа. Намайг ингээд хайрлаад өгөөчтэй гуйж ин би чамд ингээд амар хайртай намайг хайрлцаачтай тэхүү гэл. Яа тэр ихтэй бүр ингээд амар хэцүү байсан заяа тэр киног үзэхэд.
Зүгээр л Никийг хараад өө би явчих штэ. Яг би хайрын дутуугийн комплекстэй юм байна. Хинч намайг ингээд хайрлахгүй, хинч намайг анзаарахгүй, хинч намайг таахгүй байх юм бол зүгээр би өөрийгөө хинч бишээр боддог. Чамайг их хүн хинч алга гэд ингээд өөрийгөө халаад идэг. Гүнд дурлах юм бол би бүр амар гүнзгий дурладаг. Би бол нэг залууг мартах гэж 6 сар болсон, нэг хүнийг мартах гэж 2 жил болсон гэл. Тэгтээ ингээд үргэлжгүй хүнээ тэгэж ингэж мартах гэж зовдөг төрлийн хүн заяа. Ингээд харцж аваад надад таалагдахгүй болоод би ингээд болио гэдгээ болио штэ. Тэгэх юм бол би тэр хүнийг мартах гэж угаасаа зовхгүй яах юм бол би болио гэсэн юм чи. Би хүнд дурлчих юм бол би зүгээр донтчдаг заяа. Яа, би үг нь амар токсик биш гэж би өөрийгөө бодож байсан байхгүй юу. Гэхдээ би сүүлийн харилцаанаасаа би өөрийгөө токсик юм болов гэж би бодсон. Нас зөөлөн хүний хувьд бол би зөөлөн хүн гэхдээ би жоохон хартай. Тэгээ бас дээрэс нь тэр хүнтэйгээ би зүгээр 24 талаа цуг ингээд цуг баймар байдаг. Зүгээр наалтан патар намайг наагаад өг тэр хүнтэй цуг. Зүгээр л нэг агаараар амьсгалж байгаа нь зүгээр хангалттай байдаг. Хоорондоо ярихгүй ч байсан болно, биендээ хүрэлцэхгүй ч байсан болно, зүгээр л нэг агаараар амьсгалаад миний дэргэд байгаа гэдгээ баталцгал юм бол болоо. Би нэрээ хор тавиланд амар итгэдэг шүү. Уулзах хэвээр хүмүүс уулзсан, тэгээ уучлах хэвээр юм бол учрна гэдэг. Нэг цуг цагийг өнгөрөөгөө эсвэл ингэ найзалч нөхөрлөмөр байгаа ч гэсэн найзтайгаа ингэ муудалцаад холбоо тасарлаа гэж бодох юм бол муудалцаал ингээл холбоо тасрах хэрэгтэй юм билгүй дээ. Энэ нь угаасаа зүг болохоор л яг ийм юм болсон баг гэж би бол боддог төрлийн хүн заяа. Нөгөө хүн маань ингээд өөр тийшээ явах ч юм уу ингээд холдоод тэгээ ингээд харилцаагаа болио гэд боллоо ч гэсэн за угаасаа уучлах хэрэгтэй хүмүүс уучлалтын юм чинь эдэн жилийн дараа ч юм уу уучлах хэрэгтэй л бол дахиж уучлна. Уучлах хэсэг бол тэгэл уучлахгүй ингээл дуусна үсттэй гэл би ингэж боддоггүй байсан байхгүй юу. Уучлах юм хэрэгтэй хүмүүс уучлна биш. Бид хоёр ингээд амар сайн тохирч байгаа болохоор бид хоёр цуг байх хэрэгтэй. Юу ч болсон заавал цуг байх хэрэгтэй гэл ингээл зураал болохгүй юмыг болгоно гэж гүжүүдлээл зөрүүдлээл байдаг байсан хгүй. Тэгээд тэгсэн чинь одоо л тэгэхээр болсон. Зүгээр л болох хэрэгтэй юм бол төрөл болох юм дээ гэж хайж сурсан. Энэ ихтэй юу нь бол хамгийн зөв арга юм бидлээ. Орлоо бодоод болоо. Ямар хөрх харагдаад байна. Ямар хөрх охин бэ? Би ихтэй өөрийгөө жоохон хөөрхөн болсон. Би ер нь л өөрийгөө жоохон glow up хийсэн гэж боддог байхгүй юу. Гэтэ зарим хүмүүс бол хараад намайг хөөрхөн гэдэггүй. Нэг юм санчлаа. Би ингээд нэг хүнийг ингээд хальт крашлаад тэгээд юм мэрс сууж агаад би зүгээр ингээд ширтээд би зүгээр л ингээд хараа суусан заяа. Тэгсэн чинь миний өдөөс юу гэж хэлсэн гэж чи одоо өөрийгөө ихтүүтэй харагч чинь гэж бодоод байгаа юм уу гэж ихтэй хүний амнаас би сонссон заяа. Тэгээд тэр маань ингээд бүр нэлээ хэдэн сарын өмнө надад хэлсэн үг байхгүй юу. Гэтэ тэр одоо л ингээд миний зүрхнээс гараагүй. Би уг нь ерөөсөө ихтүүтэй харагтыг хөөрхөн харагтыг энтер гэж ерөөсөө огт бодоагүй. Би зүгээр л ингэ хараа суужсэн заяа. Тэгсэн чинь надад тэгж хэлсэн. Тэгээд тэрнээс нь би ингээд амар юм авцсан. Тэгээд ер нь бол юм авсан ч гэсэн би тэр хүнд бол дургу болоогүй заяа. Дараа нь нас нэг таарсан чинь зүгээр ингээл танил юм шиг зүгээр ингээд харилцаагаа өршлөх гээд өнд явж байгаа гэдгсэн чинь чамд ямар амаатай гэсэн за. Тэгэл би ямар ч ингээд гим хийгээгүй байхад ягаад намайг ингээд хайзлж байгаа юм бэ гэж би бодсон. Мэдгүй даа. Би ихтэй ингээд амар ерөөсөө ингээд гим хийгээгүй байхад хүмүүс намайг ингээд үзэн ядаад ингээд дургуулхаад байдаг. Би амар утардаг. Ажил руу хатал нэг цагийн хугацаа юм. Тэгээд нэг цагтаа би юу гээд олон ихтэй кино үзэж байгаа байхгүй юу? Нэг ихтэй сталкер энэ талаар гардаг. Тэгээд тэрийг би ихлүүлсэн, тэрийгээ үзэж агаад тэгээ гарна хаа. Өмсөх гутал болцсон. Миний өчигдрийн нөгөө нэг бороонд морсон гутал маань энд ингээд нойртын хിവэрэ байгаад байгаа байхгүй юу? Би гаргаж хатаа гэж байгаа мартчихсан заяа. Тэгээд өөр хар гутал өмсөйсэн чинь өөн ингээд бүгд хараарч байгаа. Гэхдээ ингээд цагаантай байгаад байгаа болох би өмсч болох үгүй мэдэхгүй юм заяа. Тэгээд хамгийн зөв опшн бол энэ юм заяа. Гэтэ би энийг шоудж явахдаа өмсөд ийм амар болгоцсон. Болохоор би ингээд цэвэрлэх
Ястай юм байна. Тэгээ энийг үнэхээр зөвшөөрөх үгүй гэж мэдэхгүй л юм л та. Гэтэ надаа өөр арга алга. Арчаад өмсөхөөсөөр арга алга сайнхыг бол. Арчлаа л та. Тэгээд гэсэн ингээд шидэрлийг цагаан таваад болох энийг юу болохгүй юм шиг байна. Гэдэг дүнэлтэнд хүрлээ. Тэгээд энийг өмсөх хэрэгтэй юм шиг байна. Энэ ч гэсэн юу нь цагаантай ч гэсэн арай гайгүй байх гэж бодож байна. Энэ яаж яхад ингээд би амар удаан өмсөж байгаа байхгүй юу? 2 жил баг 3 жил өмсөж байгаа. Тэгээд энэ хажуудалтаа ингээд урагдцсан. Артаа. Гэтэ өөр өмсөх юм байхгүй болохоор энийг өмсөхөөсөөр аргагүй юм шиг байна. Энийг өмнө нь ингээд урагдцсан гэдгийг мэдж байгаа ч гэсэн зүгээр тоохгүй өмсөддөг гэсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь нагад зах маань хараад тэгээ намайг өрөвчөд энийг авч өгсөн байхгүй юу? Тэгээд энийг авч өгснөөс нь хойшоо би ер нь бол энийг өмсөөгүй гэж аваад одоо л өмсөж байна. Тэр гайгүй байлгүй дээ. Ер нь л жоохон иччихлээ л да ажлын газрынхнаасаа. Сургууль мөргөл дээр л хамаагүй шүү дээ. Өөр газар мэдээлэх юм юмсэн. Гэтэ ажлын газараа тэр амар олоолаа ажилтдаг болохоор би жоохон хичээдэг юм аа. Тэр эдээс. Хичээдэг ч гэжтэй жоохон санаа зовоод идэг гэх юм уу. Одоо дахиад гадаа бороо орж байгаа. Үгэнд бороо орохгүйсэн чинь гинт орохор болсон байлээ. Ямар хэцүү юм бэ? Болтой юм бороо зогсоо. Энд хамллаа зогсоо. Монголд цаг агаар харах юм бол яг орно гэсэн бол ороод орохгүй гэсэн бол ордгүй шүү дээ. Тэгсэн чинь энд ингээд цаг агаар амар тогтургүй заяа. Нэг орно гэд нэг орохгүй гэд. Би үгүй сая цагийн өмнө шалгасан чинь орно гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ сая харсан чинь орохгүй гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Гэхдээ би жоохон эргэлзээтэй агаалахаар зүгээр шүхрээ аваад явчих гэж бодлоо. Ямар мангар юм бэ? Би хоол идчихээ тэгээд ажилласаа гарахаас өмнө за шүдээ угаах юм байна гэж одоо шүдээ угаасан байхгүй юу? Тэгснээ би араас нь дахиад нөгөө хоолноосоо идсэн бах юм. Яж ах баахан сарвис идэж шүү дээ. Одоо л надад л ерөөсөө үнэртэхгүй л юм л да. Гэтэ ер нь өөрт нь үнэртэхгүй ч гэсэн бусад хүмүүст ингэж үнэртдэг болохоор би жоохон санаа зовж байна. Амныхаа үнэрнээс гайг байгаа. Сар явах шийдсэн байхгүй юу? Тэгээд амар 50 яваад исэн чинь автобус маань 1 минутын дараа нэг. Тэгээд энэ дараагийнх нь бүр 11 минутын дараа. Тэгээд би энэний суухгүй байх юм бол би хоцорно. Ер нь бол би гэрээсээ жоохон утлын асуудлаас л дотоод гарцсан. Болохоор одоо жоохон яарах хэрэгтэй байна. Энэ автобусны бол яаж зохтгон байхгүй болохоор зогсгүйгээр шууд яваад өгч магадгүй. Guys, сүртэй. Автобусны цогцтойсэн гэдгийгсэн шүү дээ. Тэгсэн чинь би ингээд саяны автобуснаас бууж байгаа байхгүй юу? Тэгээд дамжаад өөр автобусны цогцтойсэн чинь тэрний хамгийн сүүлийн автобус нь яваад өнгөрцөн байна. Тэгээд одоо би метроны бодлоо ороод метрогоор явах хэрэгтэй. Метрогоор би хоцорчжээ. Яа, зүгээр метро нэрээ явцсан байдаг юм. Дараагийн метронд 10 минутын дараа ирнэ. Гайхалтай. Гэсэн байна. Одоо л ирж байгаа. Маш үгүй. Гэж бодоод исэн чинь 10 минутын өмнө ирээд нас. Өчигдрийг бодвол өнөөдөр илүү хүнтэй байна. Хөнгөө яасан ч болохстай гэж бодох шиг. Гэ хөнгөө байсан ч гэсэн ингэж хийх юм амар ихтэй гэдэг ажил заяа. Өнөөдөр шинэ ажилд орж ирсэн байна. Гэтэ үс байдаг гэсэн ч юм мэдгүй. Шинэ ажил болох гэж бодлоо. Йоо, өөрсдөө гараад судалтай жоохон суугаад жоохон хөлсөө дарж суух бол аим шигтэй. Нэг ажилтнтай зүг ажилладаг байхгүй юу? Нэг ах. Тэрнтэй өчтөр юм яриад. Тэгээд таксигаа хүлээжсэн байхгүй энэ. Таксийн 10 хэд минутын дараа ирсэн байхгүй. Тэр үед нь бахан юм байж тагсаад. Жохон хандтай байгаа надаа. Тэрийг надарсан гэтээ. Ер нь л ааш цаа хөөрхөн. Үгүй надад би жохон дургүй юм болов гэж бодсон байхгүй. Энэ чинь үгүй байсан. Надаа амар сайн хандж байсан. Өчигдөр л гээд амар сайн хандаад ирсэн шүү дээ. Өнөө өдрүүдний хав зүгээр л хандж байсан. Өчигдөр л гээд ингээд амар сайн хандаад ирсэн. Энэ нэг хайцанд хоёр өөр хүн юм хийгээд байгаа юм байна шүү дээ. Давраад байна. Гэтэ аргагүй болохтой угаасаа 30 цаг ажиллах юм чи.
өчигдөр энэ урчиг тарчлаа. Миний энэ хайрцагт өөр нэг юм атчмаа ийм хормогч байгаадсан байхгүй. Тийм уут би тэрийг харснаа. Яхаараа миний хайрцаг дий ингээд гаргаад тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь харсан чи дахиад буцаад тэр хайрцагт орсон байсан байхгүй. Тэгээд би гайхах. Яхад энэ хайрцаг дий бодлоо гэдэг дахиад гаргаад тавьсан байхгүй. Тэгсэн чинь өөр хүн цуг ашиглах юм байна энэ хайрцаг. Мэдсэнгүү. Sorry тэр охин. Гадаад охин байх. Неймар охин бахаа. Энэ ламсдаг охин. Яа нэг дахиад буруусан болов өмсчлөө. Луцчаад яагаад юм нэгтэй байгаа юм болоо би. Би ажиллаа 3:30 гэж тарсан байхгүй юу? 4 гэж тарах хэрэгтэй. Гэхдээ өөрчлөгдөж байх болохоор ирж тараад тэгээд гэрлугаа харж ийн. Ихтэй автобусандаа суугаад тэгээд дараагийн дамжих будал дээр ирсэн байна. Одоо 3:55 болж байна. Дараагийн автобус маань 20 минутын дараа ирнэ. Тэгээ өмнөх удаа алхаад яг ямар мэдрэмж авсныг та мэдчихэж байгаа болохоор би одоо дахиж алхахгүй би зүгээр автобусаа хүлээж суугаа киногоо үзэхээр шийдсэн. Тэгээ бороо баг зэрэг шивэрж байгаа юм гэхдээ санагдахгүй болох шүү. Автобуснаас босоо одоо киногоо 12:30 минут алхана. Тэгээ нүд бол бүр маш аимшигтайгаар анивчиж байна. Би бүр зохиод авахгүй байна. Гэрлугаа ороод хийх ёстой юм байгаа шүү. Гэр цэвэрхэн байгаа. Аяг тавга аваагаад тэгээд юм идмээр ах юм бол нөгөө нэг үлдээсэн хоолоо халааж идээд тэгээд ер нь унтах та. Өнөөдөр шүршүрт орохгүй. Өдөр сэрээд шүршүрт орно. Ядарч байна. Гэтэ ингээд нүрээ би өмнө нь ингэж байнга боддоггүй байсан байхгүй юу? Одоо л ингээд нүрний бодоггүй байх юм бол өөртөө амар хангалтгүй санагддаг болчихсон. Зүгээр л ингээд амар царай муутай юм шиг ийм сонь. Ер нь бол би яг мэдээдсэн байхгүй би яг анх нүрээ баг зэрэгээр бодож эхэлж байхдаа за ер нь ингээд жил ирэх тусам миний нүрний будагны ингээд алхмууд маань ихсээд ингээд илүү олон будаг ашигладаг болох юм байна гэдгийг би ер нь л мэдчихсэн. Тэгээд би тэрийг мэдчихэд ер нь нэг хэсэг нүрээ бодохоо болцсон байсан байхгүй юу. Тэгээ нүрээ бодохгүй байсан ч гэсэн ингээд амар хөрхөн юм шиг айгу айтайхан юм шиг байдаг байжгаад тэгээ дахиж нүрээ бодож эхлээл одоо ингээд нүрний бодоггүйгээрээс гарч чадахгүй. Хүн амтантай уулзсан юм бол заавал нүрээ бодно. Нүрээ бодохгүй хам бол нэг тийм амар ядарсан цаг хийсэн бүр ингээд нүрний хангаал цог нь хаана байгаа гэмээр царайтай болчдөг заяо. Жахад түрүүн тэр автобусаа хүлээгээд нэг 20 минут сууж байхдаа Шумууланд би бүр 2-3 хазуулчлаа. Тэрэлт би үнэхээр Шумууланд хазуулах амар дургуй заяо. Миний ингээд хамгийн ер нь л дургуй зүйлсийн нилээн дээгүүр зэгсаалтанд ордог. Яг нь Монголд л нэг амар гайгүй тоодоггүй заяа. Тэгээ Солонгост хазуулах юм бол энэ ингээд намдаж өгөхгүй. Ингээд бондоц хийвэрээ амар тахтнаал ингээд бүр амар том бондоогоол бүр амар хэцүү байдаг байхгүй юу? Монголын ч гайгүй хит ханаад байхгүй болчдөг. Тэгээ захтнал махтналт ингээд гайгүй байдаг гэсэн санагтаад байгаа. Гэтэ би үнэндээ бол Монгол Шумууланд соллаагүй бүр ингээд 3 жил болчихлээ л та. Гэхдээ бидгүй. Энийг хэлэхэд бол би гэрлугаа орж явахдаа пижо авч ороод тэгээд юм идэнгээ бол гусмаар л байна. Юм идээд кино үзэнгээ. Таач мөнгөгүй юм да. Яа, ихтэй бүр мөнгөтэй байсан бол бүр өөрийнхөө амар тайван аз жаргалыг мэдрээд сууж байхгүй юу. Тэгээд үнэхээр мөнгөгүй болчих юм бол алкоголоос бол гардаг юм байна. Би одоо сүүлд хизээ алкогол ууснаа ч санахгүй байна. Үгэн дуртай. Гэтэ донтолтын хэмжээнд бол биш заяа. Гэхдээ ингээд хаяа нэг яг тааруулаад дозыг нь тааруулаад уучдаг. Баггүй юу? Тийм ч гэсэн одоо ингээд дозыг нь тааруулж уяа. Бүр дооцноосоо
Бүр багыг уусан чи явах вэ гэсэн ч гэсэн ингээд мөнгөндөө амар гороож байгаа болохоор. Тийм байна. Жохон мөнгө байгаа л та. Гэтэ энэ яаралтай үе гарч магадгүй, эмнэлэг орох шаардлагатай болж магадгүй. Эсвэл өөр юу гэдгийг хүнс авах шаардлагатай болж магадгүй. Болохоор би тэр мөнгө алкохолнд биш амьдралтаа зарцуулахаар шийдсэн байна. Яа над бүр ингээд элийн балаа олж ирнэ ингээд тарих бүтэн яг зөв ажиллахгүй байгаа болохоор ингээд урамшуулттай байгаа заа юу. Ингээд 9900 заа 6 ширхэг. Гүн 4 ширхэг. За уучлаарай guys би бүр амар архаг алкохол гэсэн чинь гэтээ үгүй шүү. Үгүй. Уг нь ингээд 4 ширхэг нь 12000 вон гэдэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь энд бүр 6 ширхэг нь 9900 болсон заа юу. 7 сарын 31 дуустал. Тэгээд өмнө нь ийм урамшил гаргаж байгааг байхгүй юу? Тэгээд би ер нь л авчмаар л байна гэхдээ би саяны дэлгүүрийг зөрөөд өнгөрлөө. Та нарын харж байгаачлан. Тэгээ манай орчинд 2 хоног байгаа байхгүй. Авал орч тийм үү? Энэ л бодоол. Гэтэ яг хэд хоног харъя. Хэд хоног хараад тэгээд хүн авахгүй юм бол би авчид. Яа байтлаа бол бүр хулгайчлах нэ. За тоглоомор хийсэн шүү. Тоглоом хийсэн шүү. Дуусах чинь тэгээд дараагийн влогоор уулзтлаа. Баяртай.